Сайн байцгаана уу? Та бүхэнд өдрийн мэнд хүргэе. Би пэйж дээрээ тавьдаг нийтлэлүүдээ ер нь олон нийтэд нээлттэй хуваалцаж байгаа мэдээллүүдээ хүмүүст уншиж сонсоход ойлгоход илүү хялбар болох үүднээс бас илүү бүтээмжтэй болох үүднээс 5-10 минутын жижиг зүүн хичээлүүд видео хичээл болгожээ. Өнөөдөр бол хамгийн ихний хичээл. Өнөөдрийн хичээлийн мэдсэн агуулга бол тэнгэр. За тэнгэр гэж юу вэ? Тэнгэр төрөл монголчуудын язгуур тэнгэр. Бид нар тэнгэр язгууртнууд, тэнгэр шүтлэг, тэнгэр үзэл, тэнгэр үзлийн гүн ухаан, тэнгэрийн ирнэ, тэнгэр язгуур, мөнх тэнгэр, эрен гэсэн тэнгэр гэх зэргээр тэнгэр гэсэн суурьтай олон нэр томьёо ойлголт гаргаж ирж ярихын тулд тэнгэр гэсэн суурьтай олон нэр томьёо авч хэрэглэхийн тулд эдгээр нэр томьёо ойлголтын тулгуур ойлголт болох тэнгэр гэдэг нэр томьёо ойлголтоо тэнгэр гэдэг зүйлээ хамгийн түрүүнд тодорхой болгох ёстой. Тэгэхгүйгээр тэнгэр гэдэг тулгуур ойлголтоо тулгуур нэр томьёогоо тодорхой болгохгүйгээр тэнгэр гэж юу вэ гэдгээ бүрэн тодорхойлохгүйгээр тэнгэр гэж яриад бид нар тэнгэрийн язгуурт нар ч гэх юм уу тэнгэр үзэл, тэнгэр үзлийн гүн ухаан гэж яриад байж болохгүй гэж бодож байна. Тийм учраас хамгийн ихний хичээл дээр тэнгэр үзлийн гүн ухааны тулгуур нэр томьёо, тулгуур ойлголт болох тэнгэр гэдэг нэр томьёо, тэнгэр гэдэг ойлголтоо, тэнгэр гэдэг зүйлээ хамгийн түрүүнд болгож байна гэсэн. Цагаан дамын онол тайл аргазан судар ятгал сударт тэмдэглэснээр өөрөөр хэлбэл ятгал судрын тайллаар тэнгэр гэдэг нь нэгдүгээрт тэнгэр гэдэг бол энэ мөнх бус оршихуйн үндсэн 6, 7 их төрөлтний нэг. Тэнгэр гэдэг бол энэ оршихуйг бүтээгч гэрэл хий бодис гэсэн 3 язгуур элементийн гэрлэн мөн чанартай элементийг бусад хоёроос нь эрт давуу хувь хэмжээгээр агуулж байгаа. Гэрлэн мөн чанартай элементийг бусад элементүүдээс эрт давмгай хувь хэмжээгээр агуулж байгаа учраас үзэгдэл дүр байрлалын хувьд гэрлэн хэлбэртэй оршихуй. Өөрөөр хэлбэл тэнгэр гэдэг бол энэ мөнх бус оршихуйн 7 их төрөлтний нэг төрөлтөн нэг байтгал гэсэн. Хоёрдугаар тэнгэр гэдэг бол хэлбэр үзэгдэл дүр байдлын хувьд гэрлэн хэлбэртэй оршихуй. Гэрлэн оршихуй гэсэн. Үндсэн 6 төрөлтөн 7 их төрөлтөн гэдэг ойлголтуудыг товчхон тодруулжээ. Үндсэн 6 төрөлтөн гэдэг бол бидний сайн мэддэг их болсон 6 зүйлийн хамраа. Там, бирд, атгуус, хүн, асуур, тэнгэр гэж мэддэг. Тэгвэл цагаан дамын судруудад тамийн гэвэл ижиг гэж нэрлэж байна. За энэ бол жижиг хорхой шавж тэр ундаг авалтаагаа ингээд гаргаад шахаад орчтой. Тэрийг ерөөсөө гарч хамгаалж тижээддэггүй ийм төрөлтнүүд. Тэгээд жижиг хорхой шавжнууд болон бүх төрлийн бичиг төрөлтнүүдийг ижиг гэж нэрлэдэг. За ургамал, атгуус, хүн, асрай гэж үл дээд австралын хэлж байгаа өчөө явуулдаг. Тэрнээс хий бишний бүгдийн биш. Асрай гэдэг нь дээд австралын хий бичдэг хэлж байгаа. Тэгээд тэнгэр нь ойлгомжтой. Тэгвэл энэ үндсэн 6 их төрөлтөн дээр юуг нэмээд 7 их төрөлтөн болчихоо гэдэг ойлголт гарч ирнэ. Тэгвэл энэ зэвтэр буюу орчин үеийн ойлголтоо доод австралын тусад нь энэ 6 үндсэн төрөлтнөөс бусад нь хүрээ болгож бусад нь өөр нэг бүлэг төрөлтөн болгож авч үздэг гэсэн. За энэ зэвтэр буюу завсрын хий бичдэг завсрын ертөнцийн энэ 6 үндсэн төрөлтний зэрэгэлдээ ертөнцийн хаанаас гарч ирсэн гэвэл энэ 6 үндсэн төрөлтнөөс гарч ирсэн. Энэ 6 үндсэн төрөлтний энэ төрөлт амьдарч байхдаа энэ төрөлтний ясыг зөрчиж бусад энэ төрлүүдтэй төрөл авч чадахгүй болсон сүнснүүд яг энэ завсрын ертөнцийг зэрэгэлдээ ертөнцийг үүсгэдэг.
Энэ зэрэгэлдээ ертөнцийн үндсэн 6 төрөөс нь тусад нь авч үздэг гэсэн. Ингээд яг энэ мөх бус оршин 7 их төрөлтөн бий болж байгаа гэсэн. Тэнгэр бол энэ 7 их төрөлтний хамгийн өндөр хүчтэй төрөлтөн. Гэрлэн хэлбэртэй оршин. Энэ оршихуйг бүтээгч суур элементүүд нь энэ оршихуйн бүтээгч язгуурууд нь гэрлэн хий бодислог мөн чанартай 3 элемент байдаг учраас мөх бус оршихуйд амьд оршихуйн гэрлэн бийтэй, хий бийтэй, бодит бийтэй үндсэн 3 хэлбэр байна. Энэ мөх бус оршихуйн 7 их төрөлтөн. Тэгвэл энэ 7 их төрөлтөн одоо хэлбэрийн хувьд яг гэрлэн бийтэй, хий бийтэй, бодит бийтэй гэсэн 3 том бүлэг болно гэсэн. Тэнгэрийн их оршихуй гэрлэн бийтэй, асрай зэдрүүд хий бийтэй, хүн адуус ургамал үжиг нь бодит бийтэй гэсэн. Тэнгэр бол гэрлэн бийт оршихуй. Гэхдээ зүгээр ч нэг гэрлэн бийтэй биш, гэрлэн үргэлж гийж байдаг буюу гэрлэн өөрийн бүх биеэ бүх бүтцээ нэгэн гадагш цацарч орчноо болон бусдыг гүйүүлж байгаа оршихуй тэнгэр байна. Иймд тэнгэр гэдэг бол одод юм. Тэнгэр гэдэг бол бодит оршихуй. Тэнгэр гэдэг бол ямар нэг далдын хүч эд шиг тодорхойгүй зүйл үүсгэр дармаг эсвэл зохиол програм биш. Монголчууд өөрсдийгөө тэнгэрийн язгууртнууд гэж хэлдэг. Тэнгэрийн үрс, тэнгэрийн язгууртнууд. Тэгвэл тэнгэр гэдэг бол гэрлэн бийтэй оршихуй. Энэ мөх бус оршихуй одоо хамгийн өндөр хүчтэй оршихуй байна. Хамгийн өндөр хүчтэй бодгалууд юм байна. Тэгвэл тэр тэнгэрийн их айс хавттай тэнгэр гэсэн хүнд яг маш олон тэнгэрүүд байна. Тэр тэнгэрүүд дотроос яг монголчуудтай холбоо хамааралтай тэрэндээ монголчуудын тэр уг язгуур тэнгэрүүд нь ямар тэнгэр вэ гэсэн асуулт гарч ирнэ. Тэгвэл монголчуудын уг язгуур тэнгэрүүд бол уг монгол хэлээр бүрий ги буюу орчин үеийн монгол хэлээр чон марал бог гэсэн нэртэй тэнгэр. Энэ бүрий буюу чонсын ордны 44 бүлэг, ги буюу марлын ордны 55 бүлэг, нийт 99 бүлэг бол монголчуудын язгуур буюу сүнсэн биеийн их сурвалж уг гаргал. Өөрөөр хэлбэл чонос марлын 99 бүлэг бол монголчуудын язгуур тэнгэрүүд нь. Эндээс монголчууд тэнгэр язгууртнууд гэдгийг тэнгэр нь тэр язгуур тэнгэрүүд нь ингээд тодорхой болж байна гэсэн үг. Монголчууд бол уламжлалт ойлголтоор од өгтнүүд тэнгэр язгууртнууд байна. Харин орчин үеийн ойлголтоор бол оддын хүүхдүүд буюу star children зэвсний диет гэсэн. Орчин үед бол оддын хүүхдүүд гэдэг үг одоо нэр томьёо ойлголт мод болж байгаа. Тэгвэл монголчууд яг нөгөө алтайн гэж цус ястай тэнгэрийн язгуур сүнс хүмүүстэй яг язгуурын монгол хүмүүс яг бүгд орчин үеийн ойлголтоор оддын хүүхдүүд гэсэн гэсэн. Од гэж тэнгэрийг хэлж байгаа. Тэгвэл энэ тэнгэрийн язгуур сүнстэй хүмүүсийг яг орчин үед оддын хүүхдүүд гэдэг. Оддын хичээлээр тэнгэр гэдэг ойлголт. Тэр дотроос монголчуудтай холбоо хамааралтай хамгийн холбоо хамааралтай монголчуудын уг язгуур тэнгэрүүд нь ямар тэнгэрүүд юм бэ гэдэг дотроос аац. Нэг хичээл юм бэ.